байгаль орчин, аялал жуулчлалын яам үзүүлж байна. (2014) онд Монгол Улсын засгийн газраас усны хэрэглээний салбар тус бүрээр нь мөн гадаргын болон газрын доорх усны хэрэглээтэй нь уялдуулаад усны үнийг анх удаа шинжилэн тогтоож байсан. За энэс хойш бол бид нар үндсэндээ 7-8 жил болвол яг энэ үн төлбөрөөр усыг хэрэглэж ашиглаж иржээ. Цаашид бол бидний хамгийн түрүүнд анхаарах, ялангуяа ойрын хугацаанд анхаарах ёстой гол асуудал бол усны энэ төлбөр үнийн асуудлыг шинжилж эргэж харах зайлшгүй шаардлагатай байгаа. За Улаанбаатар хотын ус хангамжийн хувьд бол бас мөн 2015 онд шинжилэн баталгаажуул тогтоосон. За ойролцоогоор 338 мянган метр куб хоног усны нөөцийг баталсан. Усны нөөцийн зөвлөөр. За тэгэхээр энэ усны нөөцийн маань одоо ашиглалтын хэмжээ хоногт бол 300 мянган метр кубоос даваад эхэлжээ. Тэгэхээр цаашдаа явах гэхээр зэрэг Улаанбаатар хотын дахин төлөвлөлт Улаанбаатар хотын хөгжлийг харахад бол усны нөөцийг зайлшгүй шинээр нэмэгдүүлэх мөн шинэ их усруудыг бий болгох одоо тулгымцсан асуудал бол бий болчихжээ. Тэгэхээр бид бол олон жил ярьсан газрын гүний усны хэрэглээг бол тодорхой хэмжээнд бууруулах шаардлагатай. Гадаргын усны хэрэглээг бол нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ. Мөн дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлт бол гадаргын ус хуримтлуулах, нөөцлөх асуудлыг бол нэн төрөнд шаардаж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын төлөвлөлт бол зайлшгүй бид бол гадаргын ус хуримтлуулах, шинэ үг усрыг бий болгох зайлшгүй шаардлага бий болж байна.